Чи яагаад миний хөрөнгө олтын багц руу Tesla оруулсан бэ? Тэгээд энэ хувьцааны үн ханш унахаараа яах ёстой юм бэ? Сандраад эдрийг загнаад болох ёстой юм. Эдрээ энэ Tesla компани хувьцаа ирээдүйд ийм амар өсөх юм бол чи яагаад миний багц руу ганцхан 5% хийж байгаа юм бэ? Та инфляциас залхаж байна уу? Сэн доллар төгрөгийн ханшнаас бас энэ хадгаламжийн бага өгөөчөөс бас залхаж байна уу? Яа залхаж байгаа хаа. Яагаад гэх юм бол Монголд хадгаламжаараа дамжуулаад мөнгө хөрөмтлүүлнэ гэдэг чинь амар хэцүү. Яагаад гэх юм бол үргэлж инфляцийн эсрэг төгрөгийн үн ханшны уналтын таадын эсрэг. За тэгэхээр эндээсээ гарцгаарлаа нь юу юм бэ гэх юм бол өөр төрлийн хөрөнгө олт хийх ёстой. Гадагшаа хөрөнгө олт хийх ёстой. Илүү өндөр өгөөчтэй хэмлэн хөрөнгө олт хийх ёстой. Гэхдээ тийм юм хийгээд эхэлчих юм бол заяа хадгаламжийн давуу тал тодорхой хэмжээгээр алга болчдөг. Хадгаламжийн давуу тал юу юм бэ гэх юм бол мөнгө хийн жилийн дараа тэг яг тэр хүүгээ авчихна. Гэхдээ тэрнээсээ залхацсан байдаг. За тэгээд ойролцооны 6 сарын өмнө нэг ах манаа дээр орж ирсэн. 2 удаа надад уулзсан. Би хадгаламжийн хүүнөөс илүүгөө жавмаар байна эдрата. Тэгээд танаа автоматар хөрөнгө олт хийхээ шийдтсэн. Окей. За яхаа тэгвэл та энэ жоохон хувьцаатай багцын сонгоо гэсэн чи үгүй. Тэр жоохон хувьцаатай багцыг би сонгохгүй би аль бол хамгийн хувьцаатай багцыг сонгоно. Тэгээд санхүү эрхчлөөний багцыг өөрөө сонгоцсон. За тэг өнөөдөр буцаад орчиж байгаа. Өмнө 2 удаа уулзсан өнөөдөр орчиж байгаа. Намайг загинж гин. Эдрата яагаад энэ хувьцаа унаад байгаа юм? Би тань хэлсэн шүү дээ. Хувьцаа угаасаа ундаг юм а гэсэн чинь яагаад энэ Tesla-гийн хувьцаа унаад байгаа юм бэ? Яагаад чи миний багц руу ундаг хувьцаа оруулсан бэ? За тэг сонирхолтой юм яг юу юм бэ гэх юм бол ахын багцыг харах юм бол 95% нь өсөлттэй хувьцаагаар дүүрсэн. Тэг өсөлттэй өгөөжтэй бондороор дүүрсэн. Энэ ахын хөрөнгө олтын багц дотор 5% нь Tesla заяа. Tesla-гийн үн ханш нь 50%-аар буурсан ч тэр ахын хөрөнгө олтын багцд ерөөсөө нөлөөлөхгүй 2.5% нь алга болчихно. 97.5 нь хэв хэвэндээ. Тэгээд LED-ний хүүмүү буцаад өөр өсөлттэй хувьцаагаараа дүүрсэн байна. За тэгээ энэ ахын багц дотор бас Alibaba-гийн хувьцаа 10%-аар орсон байгаа. За Alibaba-гийн хувьцаа хизээ авсан бэ гэх юм бол 12 сарын сүүлээр авсан. Ямар ханшаар авсан бэ гэх юм бол $82 авсан. Өнөөдөр $138 дээр явж байгаа. Tesla-гийн үн ханшны алдаглал Alibaba-гийн хувьцаа LED-ний нөхцөн байгаа. Тэгээд энэ хувьцааны үн ханш унахаараа яах ёстой юм бэ? Сандраад эдрийг загнаад болох ёстой юм уу? За энийг ерөөхдөө судалгаа шинжилгээ түүх үн ханштай хэдүүлээ өнөөдөр судалцгаая. Ханаас сурах юм бэ гэх юм бол Tesla-гийн үн ханшнаас сурцгаая заяа. За энэ Tesla-гийн үн ханш байна. За тэгээд энэ хувьцаа унахыг яах ёстой юм бэ? Унаад ирэхээр зарах ёстой юм уу? Зогтох ёстой юм уу? Хүн хүнтэй хэрүүлэх ёстой юм уу? Эдрээ энэ автомата худлаа гэж ярих ёстой юм уу? Өөрийнхөө өмөрхгүйгээр зүгээр үн ханшийг хараад та өөрөө дүгнэлтээ гаргачаарай. Би та хэд энэ үзүүлж байна гэх юм бол Meta компани хувьцааны ханш. Facebook. За 2021-22 оны хооронд юу болж исэн бэ гэх юм бол Mark Zuckerberg Metaverse руу нэлээд их хөрөнгө олт хийгээд за тэгээ төсөөлсөн шиг Metaverse бий болоогүй. За тэгээ Meta гэдэг компани хувьцааны ханш нь оргилцэг дээр нь $360 хүрээд тэр нав сунаад эхэлсэн. Хаа хүртэл унсан бэ гэх юм бол $100-аас доош орцсон ба. Та ингэ харж байна уу? Гэл бүр ингэ пам бараг нэг хагас жилийн дотор Meta компани хувьцааны ханш нь $380-аас $100 руу унсан. Тэгээ түрүүний авах байсан бол заяа энэ үедээ зүхтаа гарах байсан. За хэдэн хувийн уналт юм бэ гэх юм бол шинжилгээ дүгнэлт хийчихэл та. Тэ. Facebook-ийн хувьцаа 75.8%-аар унсан. Oh my god. Тэ. $100 хийсэн бол $75 алгуулсан байна гэсэн. Tesla-гийн хувьцаа бас өмнө унжсэн. За энэ ямар уналт юм бэ гэх юм бол та ингэ харж байна 9 сараас 3 сар хүртэл энэ Tesla-гийн хувьцаа тийм харж байна уу? $12-оос $60 руу пуужинсан. Мөнгөө 5 нугарсан хүн байгаа байхгүй юу? Энд. За тэгээд Tesla-гийн хувьцаа 5 дахин нугарсныхан дараа $63-оос $23 хүртэл унтсан. Энэ хэдэн үеийн уналт юм бэ гэх юм бол 62% уналт. Тэгээ маш олон хүмүүс юу хийсэн бэ гэх юм бол боли би чадахгүй байна боли тий. Тэгээ хөрөнгө олтын зөвлөгтэй бас очоод загинсан баха. Чи яагаад миний хөрөнгө олтын багц руу Tesla оруулсан бэ? Магадгүй бас 5% оруулсан байсан байж магадгүй. Чи яагаад ийм уналтай хувьцаа надад зөвлөд байгаа юм бэ? Гэсэн юм ярин заяа. Tesla-гийн уналт. За Tesla-гийн уналт тэг өргөжлсөн үү? Энэ бол Tesla-гийн эцсийн зогсоол болсон уу?
Тэгэхгүй. За таад ингээд улаанаар харж гин үү? Тэ? Энэ хэсэг л байсан. Тэр юу харагдаж байна? Амар том хямрал мөн үү? Цаг хугацааг ингээд сунгаад ирэхээр тэ? Tesla-гийн хувьцаа тэгээд тэр 20 хэдэн доллароос $400 руу жил хагасын дотор пуужинсан. Дахиад хэлчихье заяа. Эхлээд 62%-аар заяа $63-оос $23 руу унсныхын дараа Tesla-гийн хувьцаа юу хийсэн бэ гэвэл жил хагасын дотор $400 руу пуужинсан. За тэгээд тэр ингээд яагаад надад Tesla зөвлөсөн бэ? Би яагаад Tesla-гийн хувьцаа авсан бэ гэдэг хүн маань одоо яаж царайлж байгаа юм? Сонин царайлж байгаа. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээд хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл idiots.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүрм мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгон маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idiots.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. За тэгээд тэр ах маань бас над дээр орж ирэхээс өмнө юу яриад байсан бэ гэх юм бол эдрээ энэ Tesla компани хувьцаа ирээдүйд ийм амар өсөх юм бол чи яагаад миний багцлуу ганцхан 5% хийж байгаа юм бэ? Tesla-гийг илүү авах хэрэгтэй юм биш үү би? Гэт надаас асууж ирсэн. Тэгээ би тэр ахт хэлж ирсэн. Tesla бол галзуу савлгаатай шүү. Тэм учраас ихээр хийхгүй байгаа. За Tesla-гийн хувьцааг 5% авлаа гэж бодъё. За тэгээд ирэх 2, 3, 4 жилийн хугацаанд Tesla-гийн хувьцааны ханшин 4 нугарчих юм бол энэ 5% байна шүү дээ. Таны багцын 20-25%-ийг эзлээд явчихнаа доллараар. За тэгээ энэ дотор бас Alibaba компани орсон байгаа. Янз бүрийн өөр гоё өсөлттэй компаниудын хувьцаа бас орсон байгаа. Эдгээр бүгдээрээ нийлээд өсөө явчих юм бол таны энэ багц дотор байгаа 30-40%-ийн эзэлж байгаа хувьцаанууд байна шүү дээ. Бүгдээрээ 2, 3, 4 нугарчих юм бол таны багцыг маш гоё дэмжиж өгөөчөр. Тэгээд таныг энэ савлгаанаас хамгаалахын тулд Tesla хувьцааг энэ багаар оруулсан байгаа шүү хаа. Яг гэх юм бол Tesla-гийн ханшин 50%-аар унчих юм бол таны багц тэр чигтээ алга болохгүй. 5%-аас нь тал нь алга болчих юм бол танд бараг мэдэгдэхгүй. Тийм учраас Tesla-г ийм багаар оруулж байгаа. За Tesla-гийн хувьцаа навс унчих юм бол танд мэдэгдэхгүй. За гэхдээ Tesla-гийн хувьцаа энэ шиг $20-оос $400 руу пуужиндаа явчих юм бол таны амьдралыг өөрчилнө. Ойлгож байна уу? Унчих юм бол шалахгүй. Өсөх юм бол таны амьдралыг өөрчилнө. Тийм юм хийцэн байгаа юм аа. За ойлгоод авсан. За. Гэхдээ зарим хүмүүс нэрээ хувьцаа ерөөсөө авч болохгүй юм байлээ. Тийм учраас та бас өөрийнхөө дотроо ингэ чагнах хэрэгтэй. Хувьцаа авдаг хүн мөн үү биш үү? Би ийм савлгаанд бэлэн үү үгүй юу? Ерөөдөө өөрөө сонгох хэрэгтэй. За тэгэхээр нэмээд юм асууж заяа. Энэ Alibaba-гийн хувьцааны ханш заяа. 2017 оноос 2021 оны хооронд пуужинсан. Таад нэг харж байна $80-оос $320 руу өссөн. За тэгээ энэ Alibaba-гийн хувьцааны ханш нь хизээ авах хэрэгтэй. Нөгөө түрүүний сая орж ирдэг намайг загинсан ах биш үү? Юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол Ярол дээр нь авахыг хүсэхгүй байна. Тэ? За тэгээ Ярол нь яг хизээ юм бэ гэх юм бол мэдэх боломжтой юм уу? Боломжгүй. За тэгээ юу хийх юм бэ гэвэл сар болгон 7 хоног болгон тогтмол нэмээд авчих юм бол Ярол дээр нь ч авчна, уналтын үеэр нь ч авчна. За тэгээд энэ хувьцаа маань та төсөөлө үзчих заяа. Одоо энэ Alibaba-гийн хувьцаа ингээд дээшээ буцаага 300 руу явах магадлал маш өндөртэй, тийм учраас оруулсан байгаа. За тэгээд ерөөхдөө Alibaba-гийн хувьцаагийг ерөөхдөө хаана худалдаж авах хэрэгтэй юм бэ гэх юм бол энэ Яролоор нэг л түүгээл авах хэрэгтэй. За ядаргаатай юм бэ гэх юм бол Ярол нь хизээ хаана юм бэ? Хизээ Яролд өрөх юм бүү мэд. Ингээл энэ үедээ би Alibaba аваад байсан. $150 дээр авсан, $140 дээр авсан, $120 дээр авсан, $100 дээр авсан, $80 дээр ч ихсэн авсан. За окей, одоо Яролд хүрсэн байна. Окей, баталгаатай бараг Яролд хүрсэн байна. Тренд нь эргэж байна. Тэгээд автоматик юм багцтай оруулсан. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ Tesla-гийн хувьцааны ханшийг дахиад нэг эргүүлээ харчих заяа. Энэ хувьцаагийг ерөөдөө хизээ авсан байх хэрэгтэй байсан бэ. Хизээ авах хэрэгтэй байсан бэ гэх юм бол энэ үеэр авсан байх хэрэгтэй байсан байгаа зү. За гэхдээ энэ үеэр галзуу савлгаа байгаа. Тэ $20 аваад $60 руу яваал, тэгээ буцаага $20 руу яваал.
Идрээ би субботны хийгээд байж чинь ямар ч өгөөчгүй юм байна штэ би боллоо гэсэн зөндөө хүмүүс байгаа. Тэгээ хэдүүлээ нэг үгийг сонсох хэрэгтэй байна. Хэний үг юм бэ гэх юм бол Warren Buffett-ийн хамтрагч түнш одоо харамслаа нас барсан Charlie Munger юу гэж байгаа юм бэ гэх юм бол if you're not willing to react with equanimity to market price declines of 50%. За. Чи бол тэ хувьцааны үн ханш хөрөнгөний зах зээл 50-60%-аар унахын тоохгүй байж чадахгүй юм бол тоохгүй байж чадахгүй юм бол тэ 100 жилийн хугацаанд 2-3 удаа. За тэгвэл чи бол хувьцаа эзэмшигч бол биш. За тэгээ чи хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч биш учраас тэ чиний тавилан юу юм бэ гэх юм бол дундж өгөөч. Хатгаламж өгөөч. Мэдээж Tesla дээр эрсдэл байгаа тэ. Tesla-гийн эрсдэл байгаа. Elon Musk одоо алуулч магадгүй. Elon Musk-ийн онгоцон дэлбэрч магадгүй. Elon Musk гэмтч магадгүй. Elon Musk өвчин тусаад нас барч магадгүй. Гэхдээ өнгөрсөн 10-20 жилийн хугацаанд харах юм бол Tesla-гийн үн ханш харах юм бол галзуу солиотой бүтэмжтэй хүн юм байна. Эдний итгэхэд ерөнхийдөө хөрөнгө олт хийж байгаа шүү дээ. За, тэгээ утахгүй өөрийнхөө жолооддаг таксигийн машин гаргаж байгаа юм байна. 20-30 жилийн өмнө шүү дээ. Өөрийнхөө жолооддаг машин бид нар хаана хардаг байсан бэ гэх юм бол зүгээр кинонд хардаг байсан. Elon Musk одоо тэрийг зохиочлоо. За 20-30 жилийн өмнө бид нар кинонд юу үздэг байсан бэ гэх юм бол роботуудыг харж ирсэн. За удахгүй роботууд нь бас гараад ирэх юм байна. Ирээдүйдээ өөрийнхөө жолооддаг машин гаргадаг компани л хөрөнгө олт хийж байгаа. Ирээдүйдээ хүний ажилд хийдэг та хэдэд тусалдаг робот бүтээж байгаа компани юм байна. Тийшээ хөрөнгө олт хийж байна. За тэгээ тэр тиймэрхүү ирээдүйтэй амжилтанд хүрэх магадлал өндөртэй компанийн хувьцаа $300 $400 дээр авсан дээрөө эсвэл хямдрал болж явах үедээ $200 дээр $220 дээр за би юу гордож байгаа юм бэ гэх юм бол Tesla буцаага $160 руу унаасаа би бүр гордож байгаа байхгүй юу. За тиймэрхүү алсын хараатай ирээдүйдээ тийм амжилттай болох магадлалтай компанийн хувьцаагийг та дэстихээ асууж заяа. $400 дээр авсан дээр юм уу? $200 дээр авсан дээр юм уу? $100 дээр авсан дээр юм уу? За. Тэгээ хөрөнгө олт хийгээд ихснийхэн дараа $300 дээр авцсан юм бол $200 дээр олдох юм бол татгалзах ёстой юу? Гомдох ёстой юу? Эсвэл баярлах ёстой юм уу? $100 хүрчих юм бол бүр баярлах ёстой юм шүү. Тэгээ дахиад нэг зөвлөл хэлчихье заяа. Үл хөлөглөө яагаад хөрөнгө олт хийх нь тийм амархан юм бэ? Монголчууд бид нэр яагаад үл хөлөглөө хөрөнгө олт хийгээд ийм амжилт нь хүрдэг юм бэ гэх юм бол амархан байхгүй юу? Барьцтай. Гэрчлэгээ манай гэрт байдаг. Дөрөв ханаа ингээ барьж болдог заяа. Тэгээд хамгийн гол нь өдөр болгон үн ханшин дэшээ доошо савлдаг. За тэгээд зүгээр нэг жишээ өгч заяа. Та хантайгаа цуг River Garden амьдарч байгаа гэж бодъё заяа. Тэгээд River Garden-ийнхаа байр 9 сая төгрөгөөр мэдрэх хадаар авсан. Төсөөлч за. Тэгсэн чинь ингээ гинт River Garden-ы байрны үн ханшин 4 сая төгрөг болчлоо. Тэгээ юу их юм? Өглөөний хоол идчих та хайраа. Манай River Garden-ы байрны метр квадратын үн ханш 9 саяас 4 сая төгрөг рүү унчлаа. Oh my god бид нэр ядуурлаа бид нар бүх юм алдлаа. Oh my god. За тэгсэн чинь эхнэр нөхөр хоёр шууд машин дотор суугаад дүүрэг дээр очиод байраа зараад эхэлж байгаа. Ягаад вэ гэх юм бол 9 саяар авч исэн хайрын хөрөнгө маань одоо 4 сая 500 хүрчлээ. Тийм учраас одоо хурдан шиг зарья. Тийм үйлдэл хийдэг монгол хүн байхгүй. Байлаа гэж бодъё л та. Тэ. Үл хөлөختний үн ханш өдөр болгон дээшээ доошо савлдаг байлаа гэж бодъё. Тэгэх юм бол байна шүү дээ. Энэ River Garden, Sky Garden тансаг оролд амьдарч байгаа хүмүүс нь шүү дээ. 3-4 жил болгон сандраад бүх байраа зарчин. За. Тэгээ тэр байраа алдагтай зарцсан заяа. Тэ. Тэр бом 500-аар авсан байраа бараг 750 сая төгрөгөөр зарчлаа. За тэгээд тэр 750 сая төгрөгөөрөө юу хийж ийнэ гэх юм бол хорооллууга буцаад тэндээ арай тогтвортой үн ханштай байр хөдлөж аван заяа. Тэгсэн чинь 2-3 жилийн дараа River Garden-ы байрны үн ханш нь 12 сая төгрөг болцсон. Буцаагаад ерөөхдөө өссөн. Гэсэн чинь тэр хоёр хос бас өглөөний цай ингээ ууж ин заяа. Хайраа. River Garden-ы байрны үн ханш буцаага 12 сая төгрөг болчлаа. Гэлсэн үү тэхүү. Гэсэн тэр хоёр дахиад хороолын байр зараад. Тэгэхдээ алдагтай зарцсан юм чинь одоо мөнгөн тэр River Garden-ы байр нь хөрөхгүй. Юу хийж байгаа юм бэ гэх юм бол зээл авч байгаа заяа. Тэр River Garden-ы байр авахгүй бол болохгүй байна. Одоо утгагүй 16 сая төгрөг 20 сая төгрөг болчихно. Одоо авахгүй бол болохгүй байна. Хувьцаа яг ингэдэг байхгүй юу? За тийм учраас автоматагийн хөрөнгө олтын багц дотор багаар оруулсан байна. За тэгээ манай автоматагийн
тий манай ерөөхдөө хөрөнгийн грейд малчин аппликейшн дотор ямар ч хувьцаагүй багц бас байгаа. Би хүмүүст юу гэж хэлдэг юм бэ гэх юм бол та хувьцаа ерөөсөө авч чадахгүй юм бол та сэтгэл зүйн хувьд бол тий хувьцаа руу ерөөсөө хөрөнгө олт хийж чадахгүй юм бол хадгаламж ав, орон сууц ав, эсвэл тий заавалчгүй өндөр өгөөж хүү авмаар байгаа юм бол манай автомата дотроос 12 сарын хугацаатай дан бондоос бүрдсэн тий 18 19 20% өгөөжтэй бондын багц бас байгаа шүү. Тэрийг авчаарай. Гэхдээ тэгдгүүлтэй хүмүүс юу ч хэлдэг юм бэ гэх юм бол тий түрүүний зүүрлэл би River Garden авдаг хүн. За тэгсэн чи River Garden байрны үн хааш нь талаар нь унтсан чинь зараад тэгсэн чи River Garden-ы үн хааш нь буцаагаад 9-10 сая төгрөг болцсон чи буцаагаад авдаг. Тэгээд миний эцсийн хэлэх гэж байгаа юм бэ гэх юм бол заавалчгүй автоматар хөрөнгө олт хийх шаардлагагүй шүү дээ. За гэхдээ та хэдийн дунд бас миний чаналыг яагаад дагж байгаа юм бэ гэх юм бол энэ хувьцаа хөрөнгөний зах зээл илүү их өгөөж валют тий бас мөрөөдөж байгаа ингээ бодож байгаа бас өөрөө судалж байгаа гэж магадгүй. Тэгээ юу их ёстой юм бэ гэх юм бол энэ үйл хөдлөхийн хөрөнгө олтын сэтгэл зүй арга байгаа шүү дээ. Тэрийг хувьцаад хөргүүлэх хэрэгтэй байхгүй юу? Энийгээр би юу хэлж байна гэх юм бол буцаага тэр River Garden-ы жишээл орчих заяа. Тий. River Garden-ы байрны үн хааш нь тий 9 сая төгрөгөөс 4 сая төгрөглөө унчих юм бол заяа. Хороол нь гоё хിവэрэ заяа. Ямар ч асуудалгүй. Тий. Иргэн тойрны бүх бусад хороолны үн хааш нь өндөр хിവэрэ. Ганцхан River Garden-ы үн хааш нь 50% унтсан байх юм бол та нар яах юм? Би яах юм? Ихэвч хүмүүс нь яах юм? Тий. Шүүрээд авна штэ. Яг гэх юм бол ийм гоё хөрөнгө ягаад ийм хямдхан зарагдж байгаа юм бол яатсан бол тий ямар нэгэн тий гэмтэл учир байна уу? За бүх судалгаа хийлээ. Зүгээр хүмүүс сандарсан байна. Хүмүүс зүгээр энэ хөрөнгөөс салыг гисэн байна. Тэгэхэд баахан дуракууд ийм гоё орон сууцыг зах зээлийн үн хаашнасаа 50% доогуур зарж байна. Гэх юм бол бид нар элэг бөөрөө тавиад тийм гоё орон сууцыг хөдөлж авах хэрэгтэй үстэй. За тэгээд энэ хөрөнгөний зах зээл дээр хадгаламж биш, үл хөдлөх биш, бонд биш. Тэ? Жинхнээсээ боломжтой хамгийн өндөр авмаар байгаа юм бол та хэдийн дунд энэ хувьцаа руу орохоос үр аргагүй. За тэгээ энэ хувьцаа руу орохоор байна шүү дээ. Ийм хямдрал тэ. Хямдралыг гомдоод уурлаад за тэгээ хямдралаасаа татгалцдаг хүмүүс юм бол хизээж амжилт нь хүрэхгүй шүү гэж хэлмээр байна. За тэгэд ер нь бол тий хувьцаа руу хөрөнгө олт хийнэ гэдэг чинь юм савлгаа байгаа. Тэгээд ихэвч хүмүүс нь юу хүсдэг юм бэ гэх юм бол тий ихэвч хүмүүс нь юу хүсдэг юм бэ гэх юм бол тий энэ үеэр нь авдаг, энэ үеэр нь зардаг. Тэг яг эсрэгээр хийх хэрэгтэй байхгүй юу? Тий. За тэгээ та хэдийн дунд хөрөнгө олт яаж хийх хэрэгтэй юм бэ? Хувьцаанаас яаж ашиг. Номер 1 хийх хэрэгтэй юм нь өнөөдрийн тайлбарласан юм шүү. За анхаарал хандуулсан баярлалаа.